бүгдийн амрыг эри. Сайн байна уу? Их мэдээсийн лавга. Сайн байна уу? Миний нэгүүд BSC. Дидяти, хүдэ магцны дуусны тэгци. Дидяти бүгдэтний шууд дайрны дэлхийн дэлгэци. Хиний ч юм уу хийхээ төгнө байлах хайг нь 13. Миний дутаг бүгдийг устгах энэ газраасаа бики урва. Тоглох зүрх чамайг дуучван сус бай дүрх миний дүрх дүрлэх гадраа мартан дуурах бас ман дуулах бидний үүрэг. Өргөн чөлөө өнгөж гүшөө гурван өндөр бүхий өргөө. Үн мөнхөд орших болно өмдөг дээрээ сүгтэн мөргөө. Өөр юм уу? Дөрөв нийтэти өнөр үлдэн айгэр бүлүүд эмнэглийг сэргээдгийн өндөр байшин өргөн чөлөө өргөөд ятаас авахудаад өнгөснөөс өдгөө хөдөл хөвгөл дэвшил дагуулаад чиний чумэн бид доошоохгүй чиний хамтлаг байгаараа байна чиний доор орохгүй үннийг хань бид бол том дуурн хин биднийг барахгүй дэ бантан хол суурна Шавгачээрэ, баттивчээрэ, хүч нэмчээрэ, чисэлчээрэ, түргэлчээрэ, нүргэлчээрэ, дүүрэгтэй бид үнэнчээрэ Саарл хотын нэгэн хэсэг болсон энхэн нутагтаа би Сансан болгоно хийсим сайн сайхны гутагтаа би Аль бүгдээрээ хилээ ус орноосоо нэгдүүлээ Хахамаагүй чадахгүй энэ үлмэдөөс үлдүүлээ Хин биднийг бараад нь сайн, мөгийн шууд дараад нь хань Шинэ үе хамтлаг байжаараа байна, тэргүүндэн байна Сайн байна уу? Шинэ үеийн түүэн Сайн байна уу? Боё та бүгдийн амрыг эри. Сайн байна уу? Их мэдээсийн лавга Сайн байна уу? Миний нэгүүд BSC Бүгд цогтаа дүржсэн нөхдүүд сонсч энэ бол бидний өргөө. Бүгд цогтаа дүржсэн нөхдүүд сонсч энэ бол бидний ордон. Боён ухагаас танктай хөшөө хүртэлх миний анхны хөлөө тавьсан газар минь энэ чингсэн өргөнчөл нэр нь нөлөө бүхий бизнесмэнүүд бизнес хан уул хатан тулаад түшигдэн шүчигдэн ажил амьдралын төлөө имэг бүлээн дулаан уурэмсгалтай энэ дүүргээ магтан дуулах болсон үрийн завшаан үе дүүргээ ухамсарлан хөвгөө миний алдар гэвэл ариун болт энэ бүдэл бөгөөгийн баяргаар дуулахтаа хэлмэг Сайн байна уу? Шинэ үеийн түүэн Сайн байна уу? Боё та бүгдийн амрыг эри. Сайн байна уу? Их мэдээсийн лавга Сайн байна уу? Миний нэгүүд BSC Сайн байна уу? Шинэ үеийн түүэн Сайн байна уу? Боё та бүгдийн амрыг эри. Сайн байна уу? Их мэдээсийн лавга Сайн байна уу? Миний нэгүүд BSC Баярлалаа. Та бүхэн тоглолтоо тавтаа сууж тухтаа үзээрэй. Өнөөдрийн тоглолт 2 цаг үргэлж байна. Баярлалаа. Уран бүтээлчдийг хамгийн их дэмждэг зүйл юу вэ гэвэл үзэгч түмний маань уухаа алгадаш юм а. Та бүгдийн дуу хоолойг сонсъё. Баярлалаа. Шинэ үе. Их ядарсан эмэгтэй байгаамаа нөхөр маань өглөө ажилдаа явахдаа аймаар их мөнгө үлдээчгээд явдаг. Тэрнийг үрж дуусгах гэж үнэхээр их зүдэрч байна. Өглөө босоод хөнгөхөн 100 шидчихэд тэгээд фитнест ороод дараа нь бассейнд ороод тэнд байгаа бүх ирчүүд над руу хараад амар ядарч байна. Ингэж амьд явхаар өгсөн минь дээр юм шиг санагдах юм аа. Тэгээд өдөр гадуур гарах гэж айгүй олон хувцснаас хувцаа сонгож өмсөх гэж үнэхээр ядарч байна. Ямар хэцүү хорвоо гэхээр яа ийм амьдралтай бол ямар гоё вэ? Даач нөхөрөвтөр хуйлаа адилхан орлоготой. Хуйлаа сардаа яг адилхан цалин авна. Тэрнийгээ дараа сардаа хүрэх гэж өчнөө зовно. Би өөрөө сэтгэл судлаач хүн л дээ. За тэгэхээр би та бүхэнд баг зэргийн зөвлөгөө өгье. Гэрлэн бүрхүүл гэж юу вэ? За гэрлэн бүрхүүл гэдэг нь ерөөсөө хүнийг эхээс төрөхөд бий болсон байдаг. За гэрлэн бүрхүүлийг бас шилэн бүрхүүл гэж ярьж болно. За шилэн бүрхүүл нь яадгүй гэхээр ерөөсөө 18 нас хүрээд амьдралын их далай руу ороод олон янзын ааш аршинтай хүмүүстэй харьцаад ирэхээр шилэн бүрхүүлүүд хагарч эхэлдэг. За ингэнгүүт нь хүн ямар арга хэмжээ авах
уу гэхээр сайхан алжаадаа тайлж, стрессээ тайлж, амралтанд амрах, гэртээ тайван байх мэтэр алжаадаа тайлж шилэн бүрхүүлээ нөхөж авч болно. Йоо яас гизүү бололтоо чи ямар гизүү юм бэ ундраа бололтоо. Чи гэр оронд байна уу эсвэл албан байгууллага дээр байна уу? Яас гизүү юм бэ? Нэг ажилд явах болохоор л гэрт орж ирэхээр гэрлэн бүрхүүл, шилэн бүрхүүл гэж өдөржингөө ярих. Ямар гизүү юм бэ чи? Гэр орон байгаа үстэй чи юу тэрий? За нөхөр маань нэгэнд гэрлэн бүрхүүлийн тухай яриад ихэсэн учраас би цааш нь ярив. Яас гизүү юм бэ? Гэрлэн бүрхүүл, шилэн бүрхүүл гэж өдөржингөө ярих. Ямар гизүү юм бэ? Хааш юм бэ? Наадс гизүү байна шүү дээ. Зүгээрээ. Одоо шилэн бүрхүүл бол хүн болгонд байдаг шүү дээ. Хүн болгондоо цаа бол хүн болгон шилэн гэрлэн бүрхүүлтэй бол автобусанд явхад хангар гэдэг чи гизүү үсттэй чи. Тэгэл өдөржингөө шилэн бүрхүүл хөөе нэрээ би шилэн бүрхүүлэнд байсан юм байна. Өө зөв. Дөнгөж ихээс гараад инкватор гэж шилэн дотор байсан. Тэрнээс хойш надад тийм шилэн гэрлэн бүрхүүл байгаагүй заа юу. Өдөржингөө юм ярих ямар гизүү юм бэ нэрээ. За тийж ярих юм бол чи миний гэрлэн бүрхүүлийг байнга хагалдаг. Хин би юу? Тий, миний уурыг хүргээл. Одоо би. Тий. Харин би тэр чинь саяхан амралтанд яваад сайхан нөхчгөөд ирсэн шүү. За гайгүй. Тэр амралтанд очихоор чи тэр гэрлэн бүрхүүл, шилэн бүрхүүлийг чи нөхөөд байдаг залууг би олноо. За юу. Амарх энэ надаахын үйлдвэрийн шилний үйлдвэр л байгаа найдвартай тэр. Надаахт л байгаа тэр олон үйлдвэр дотор л байгаа. Би олноо. Олчин за юу. Чи яасан мундаг нөхөлдөг хүнтэй юм бэ? Би олноо заа. Үгүй чи тэрний оронд энэ солонгос олон ангид кино үзээч. Ёстой гоё. Авах юм байна, хаях юм байна. Тэр өшөнзөнгийн аваач. Тэр хүмүүс нь яаж бие биентэйгээ ямар байна? Хайрлаж байгаа нь хэр хайр. Тэрийг үз. Чи одоо тэндээс нөгөө нэг чи үзээгүй шүү дээ нөгөө ихнэрүүдийн клуб гэдэг кино. Би CD-гээр наваад гэсэн тэрийг үз мэдөө. Тэнд хаях юм байна. Ихнэр хүн ямар байх юм? Тэрийг хар. Мэдөө. Тэнд дэр зэвүү хөрмөрч дүр байгаа. Нэг залуу байгаа. Ширм гэдэг нэг залуу байгаа. Тэрийг хараараа. Ширм би явлаа. Яг над шиг явнаа би. Ширм гэдэг нэг залуу байгаа. Ингээд уур хүргээд байдаг байхгүй юу? Сая нүүдэр нөгөө кинон дээр гардаг чойрыг аав шиг хүн гараа явчих юм. Бонсоо үйлөө юу лээ? Үгүй та бас үзтээ юм уу? Тий. За, сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Сэтгэл судлаач ундрмаа гэж мөн өөрөө? Би байна. Танаас зөвлөгөө авах гал харна. За баярлалаа. Ингээд эхлээд өөрсдийгөө танилцуулчих. Манай нөхөр. Манай гэргийн стресс ерөөсөө орчин тойрноос бий болдог. Хүрээлэн байгаа орчноос. Ялангуяа олон хүмүүсийн харьцаанд дундаас стресс бий болдог. За ялангуяа манай Монголд хамгийн ойрын жишээ юу вэ? Автобусын дотор өглөө суухдаа гэртээ сайхан тайвширч ундаж амарчхаад хоолоо идчихээд автобус руу их сайхан ордог тайван. За тэгэнгүүт нөөдөөс нь автобусны кондуктор хэрэлдэхэд бэлэн байдалтай зогсож идэг. За орж ирэнгүүт нөөдөөс нь плет аваач. Ингэж хэлдэг. Саяны нөгөө плет аваач гэж юу гэсэн бэ гэж хэлдэг. За ингэнгүүт нь харилцагч итгээд яах вэ? За харилцагч гэж уг нь бол тэр автобусны үйлчлүүлэгч байгаа юм. За тэр үйлчлүүлэгч өөдөөс нь стрессийг авангуутлаа. Одоо яаж хариулж болох вэ? Та хэлдэ. Аташтай. Яг үнэн. За ингэж стрессийг хүнд өгөхөд нөгөө хүн чинь энэ одоо бол шууд ажлынхандаа очиж стрессээ шийдэж эхэлнэ. За ингэнгүүт яг ажлынхын газрынхаа өөдөөс нь орж ирэнгүүт нь хөөе сайхан амарсан нөхөд өөдөөс нь сайхан амарсан гэж цүнхөө шидэ эхэлдэг. За ингээд бүх хүмүүс стресстэй болдог. Ойлгомжтой юу? За бүр ойрын жишээ. Одоо та хоёрт харуулъя л да. За та хоёр дурын утасны дугаар хэл 4 орнгоор нь. 9811. За 9811 3952. За энэ хүнийг би ч танихгүй, та хоёр ч танихгүй. За энэ хүнийг хэр стресстэй байгаагийг шалгая. За тэгээ. За задагдаа спикер дээр нь тавьдаа. Байна уу? Байна уу? Байна. Болроотой яри. Уучлаарай. Энэ утсан дээр болроо гэдэг хүн байхгүй. За баярлалаа. За энэ хүн яасан? Ерөөсөө стресст ороогүй маш тайван байна. За одоо энэ хүнийг стрессийн 1-р үеийлөө оруулъя. Тэгээ. Яста гоё. Яста гоё стресс. Та ямар хүний мод дуртай хүн бэ? Наад стресс нэг тийм сайхан юм биш шүү зүгээр. За уучлаарай. За ахиад задлаа. Спикер дээр нь тавилаа. Байна уу? Байна. Тэр болроотой яриулаад өгчгөөч дээ. Үгүй энэ утсан дээр болроо гэдэг хүн байхгүй шүү дээ. Би энд хуралтай байна. Бид надаас саад болоод бай. За яасан? Стрессийн 1-р үеийлөө шууд орчихлоо. Түрүү чи ярьсан өнгөнөөс шал өөр өнгөөр ярьж байгаа үстэй. За одоо стрессийн 2-р үеийлөө нь оруулчихъя. За одоо хараарай. Спикер дээр нь тавилаа сонсоорой. Байна уу? Гэхдээ болроотой яриулаад өгчгөөч та. Би энэ утсан дээр болроо гэдэг хүн байхгүй гэж би монголоор хэлээ үстэй. Ойлгохгүй би орсоор хэлээд үгүй. Стресс болроо нь яа? Ойлгохгүй би англиар хэлээд үгүй. It's not болроо cell phone.
了货币给他给的这个，交个电话想报道没有？ хичээн сүүлийнх нь нөгөө ханзаар бичиж чадахгүй шүү дээ. Нөө заавал ханзаар бичих албагүй шүү дээ. Гадиглаа бичих. Мийо. За. Ингээ бичих. За. Одоо энэ хүнийг стрессийн 3 дугаар уйлуу нь оруулчих. Тэгээ. Сой. Ерөнхийдөө баярлах юм биш шүү хөө. Тий. За ахаа залгадаа спикер дээр нь тавилаа. Байна уу? Байна. Би бодроо байна. Намайг хүнтэй асуув уу? Та нүр яг гэдэг. Оо яана. Би одоо ажилтаа. Амьдралтай. Тэгэхээр та намайг ажил хийхгүй. Уучлаарай сайн та би ардаа ажилтаа байна гэдгээс хойш яваад. Би одоо ажилтаа. Үгүй та болооч та. Үгүй та сая наад үгүй хилцсэн шүү дээ. Дараачаас нь гэж энэ хүн. Аа, тэгвэл наадхад дарч. Энэ ямар норг байгаа шүү дээ. Өө, одоо би хаанасаа явах вэ? Амьдралтай хүн гэж хэлсэн шүү дээ. Аа, за. Би амьдралтай хүн. Оо гоё. Тэгэхээр та намайг ажил хийхгүй. Бодроо байна гэж. Бодроо байхгүй гэж. Би бодроо байна гэж. Яах гээд байгаа юм бэ? Тэрхий хаалтан дотор унав гэвч. За зүгтээ. За энэ хүн стрессийн 3 дугаар уйлоо ухаан алдаж унах хэлбэрээр шилжиж байна. За одоо энэ хүнийг юу яа? Депрессэнд оруулчихъя. Тэр нь юу юм? Депресс гэдэг чинь ерөөсөө стрессийн сүүлийн үе шат, галзуугийн өмнөх үе шат. Ааха. Босоод ирэхээр нь галзуур болчихъя. За тэгээ. Уучлаарай хүнгүй. Хүй бодроогүй би энэ зүгээр үү? За ингээд депрессэнд орж байгаа юм. Яна. Одоо галзуур болох уу? Оо за босоод ирлээ. Болсон уу багшаа? Босоо миний шавья. Баярлалаа. Зүгээрээ. Танаа шав. Ийм нөгөө жүжигчсэн тоглолт үзүүлдэг юм байна те танаа. Тийм ээ. Амар Одоо гоё. ер нь та нар бод. Стрессэнд орсон хүнд энгийн яриагаар юмыг ойлгоход хэцүү. Тэгэхээр би ингээд жүжигчсэн тоглолтоор үзүүлдэг байхгүй юу да. Ойлгомжтой. За ингээд эхний сэдв дуслаа, дараагийн сэдв. Эхнэрүүд эр нөхрөө хэрхэн өөрийнхөө үгээр байлгах вэ? Оч. Нэрэ та ярьдгүй яах вэ? байна. Би юм байна. За манай монголчууд юу гэж ярьдгүү? Гэрийн эзнийг эр хүн гэж ярьдаг. Үгүй. Яг цаад чанар дээрээ бол гэрийн эзэн нь эмэгтэй хүн байдаг. За яагаад үг гэхээр одоо эмэгтэй хүн нөхрөө уурлуулж, гомдоож, баярлуулж, тунирхаж, зовоож, ажлыг хийлгүүлж, өөртөө хэрэгтэй цалингийг авчруулдаг. За тэгэхээр яах вэ? Ирчүүд бол их хөөрхөн. Тим гинэн чим шиг, нятх хүүхэд шиг, тим жоохон онгироод уу. За зарим нь бол сургуультай нохоо шиг байдаг. За жишээлбэл яах вэ? Эр нөхрийгөө гоё онгороож өгөх хэрэгтэй. Чиний үгэнд орохгүй, гэртээ цагтаа ирэхгүй, мөнгөө бүтнээр нь авчирч өгөхгүй бол нөхрийгөө харж агаад үнэн сэтгэлээсээ миний хань ямар сайхан залуу байсан юм бэ гэж. За тэгэнгүүт танаа нөхөр яах вэ? Жомол зал нүдээ сөөсөөлгөөл. Шүдээ долоогоод. Өөрийгөө сайхан залуу болчихлоо гэж бодно. За тэр нөхөр чинь бол үнэхээр сэтгэл хангалуун байна шүү дээ. За ингэнгүүтэн сайхан хүссэн болгоно хэлэх хэрэгтэй, хийлгэх хэрэгтэй. За ингээд 1 сар сайхан явна. Амьдрал чинь үнэхээр сайхан байна. За ахаад 1 сар болоод хүчин судраад ирнэ. Цаад ирчүүч чинь. За тэгэнгүүт нь яг 2 дахь гаргаа хэрэглэх хэрэгтэй. Бүр томруулах хэрэгтэй. Миний хань ямар гоё биетэй юм бэ гэж. За тэгэнгүүт бүх булчингаа шангалаад хүзүүгээ баг зэрэг хөдлөх маягаар. За ингээд ой. За ингээд өнгөрөөдсөн ажлаа хийж өгөндөө. Баярлалаа гүрчихнэ. За ингээд яагаад үгүй юм бэ гэж. Оо яна хичээ сайн нөгөө. Хараа гэснээс хойш юу гэсэн бэ? Чи ямар удаан бичтiin бэ? Харин анхааран сарниулаад шүү дээ. Яасан их удим бэ гэж. Яасан их аа. Би чи болилдоо чи би яа усан ихлээ биш. Тэгээ дараа нь яагаад гэж. Яа. Би уншихад амарч штэ. Тийм ээ. За нэстэртэйгээ сайхан байж байгаа дэрлээ. Ундар ба. Амралтын өдөр яах вэ? Өнөөдөр амралт ойлгож байгаа үстэй Би ундраа. хүмүүстэй хитэн төгрөг олох гээд байж чинь. Чи юу ягараа ороосон ингэж намайг зоо яана. Нөхрийгөө архиугаад ороод ирэхэд ингэж ерөөсө болохгүй штэ. Тий, одоо шууд хараа. Яагаад би Битгий маялдаад байж зү. Хизээч нэг хүнийг ингэдэг үсий чи. Үнэн нүр царайч бол заалаа харуустайгаа суу
бололтоо ч юу. Байгаараа байл. Би хэлээд тааш ундраа энэ бид хоёрын гэр орон штэ. Битийн гэр орон хоёрын гэр орон гэж хүн тий. гэр орон. Гэр орон. Жижигээр бичээ гэр орон гэж. Үйлбэрийн дунд байгаа байгаа үстэй. Чичиг үсэг тайлдаг хүн гэр орон давчих. Хайшаа юм бэ? Очи. Яагаад вэ? Яагаад вэ? Энэ нүдний шилийг зүгхээр нүцгэн харагдаад байдаг. За ийм шиг Монголд байхгүй дэлхийд байхгүй заа. Хараа. Юу вэ чи? Чи наашраа хой. Чи нааш энд яас. Энэ ямар доктор залуу вэ чи? Өш. Чи яасан доктор залуу вэ чи? Уучлаа. Яа чи уучлаа. Энэ яаж чи? Энэ харин яаж чи? Чи яаж байгаа юм бэ? Чи яаж чи? Чи яаж чи? Яна. Хэрвээ нөхөр нь цогтуу ирчгээд гартаа мун бариад гараад ирэх юм бол ойролцоо зогсож байгаа бүх хүмүүс шууд цогтаад. Ачаа. Тэр залуу нааш. Ашгүй чамайг дуудчихна. Яв. Гой шийдэмгийн очих заа юу. Зоригтой. Ёстой гоё. Одоо яах юм? Нүүрлүүн хар. Нүдрүүн саар. Одоо яах вэ? Нүүрлүүн нулимч.